2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Орос улбаны улсын Москва хотын Домодедово нисэх онгоцны буудлын дээр Красноярск хотоос ээлжит нислэг хуваарийн дагуу газардсанаар энэ түүх эхлэх болно. Энэ нислэгээр 49 настай гидрологч эрдэмтэн Александр Цветков гэгч өөрийн хамтран зүтгэгчдийн хамт Сибирийн гол мөрнүүдийг судалсан ээлжит судалгааны экспедицээс иргэн ирцгэж байлаа. Онгоц газардаж зорчигчд буухаар өөдрүүд өгцгөх үед онгоцны үйлчлэгч эмэгтэй хүмүүсийг байр байрандаа тайван сууцгааж байхыг хүссэн юм. Энэ үед нь онгоц руу хэд хэдэн зэвсгэлсэн хууль хүчнийхэн орж ирцгэж зорчигчдыг гүйлгэн хараад Цветков руу дөхөн ирж баривчилсан байна. Тухайн үед Цветков өөрөө ч хамтран зүтгэгчтэн ч тэр яг юу болоод байгааг огт ойлгоогүй балмагцсан байсан гэжээ. Ингээд энэ цагаас эхлэн хиймэл оюуны тусламжтайгаар илрүүлсэн олон жилийн өмнө үлдэгдэж байсан хэд хэдэн эзэнгүй хүн амны хэргийг судлаач эрдэмтэн Александр Цветков тулгаж эхэлсэн байдаг. Александр Игоревич Цветков гэгч нь Ярославын бүс нутгийн Рыбинск хотод 1973 онд мэндэлсэн нэгэн. Ирээдүйн гидрологч Александр багаасаа байгальд дуртай хүүхэд байсан гэв. Тэр сургуульд байхасаа шинжлэх ухаан, байгалийн холбогдлолтой секц дугууланд хамрагддаг байгаад явандаа том болох үед нь шинжлэх ухааны энэ сонирхол нь ажил мэргэжил нь болж хувирсан байна. Александр Ярославын их сургуулийг биологч мэргэжлэр амжилттай төгссөн юм. Сургуулаа төгсөөд тэр судалгааны байгууллагт судлаачаар ажилд орж 30 гаруй жил ажиллан олон тооны судалгаа нийтлэл, ном, гарын авлага гаргаж сурагч оюутан залууст олон цагийн семинар лекц орж байсан нэгэн гэжээ. Хамт сурж ажиллаж байсан хүмүүс нь бүгд Александрыг нэг дуугаар л сайхан сэтгэлтэй ээлдэг зөөлөн нэгэн гэж тодорхойлдог байв. Цветковын эхнэр Маринач гэсэн шинжлэх ухааны хүн бөгөөд тэд дундаасаа 3 охинтой. Тэдний гэр бүл дүүргийнхээ шилдэг үлгэр жишээ гэр бүлээр тод орж Александр шилдэг аав гэсэн шагналж авч байсан гэж эхнэр нь хэвлэлд дурдсан байдаг. 2 дугаар сарын 16-ны өдөр тэдний гэр бүлийн хувьд жирийн л нэг өдөр байсан ба эхнэр болон охтууд нь аавыгаа ээлжид томилтоос нь хүлээн авч байсан бөгөөд аав нь газардсан гэсэн товчхон зурус ирүүлээд алга болж хожим харин цагдаагийн газарт байгаа нь тодорхойлсон юм. Эрдэмтдийн тухайн өдөр газардсан Домодедово нисэх буудалд тухайн үед хүний нүүр царай таньдаг хэмэл оюунд суурилсан автомат систем ажиллаад хэдэн жилиг үдчихсэн байсан гэжээ. Анх 2018 онд энэ системийг туршиж байсан гэхлээр хэрэг явдал болсон 2023 онд үйл ажиллагаанд нэвтрээд 5 жил болчихсон байв. Анх туршиж байх үед нисэх онгоцны буудлын бүх ажилчид дээр эхэлж туршаад 90% оновчтойгоор нүүр царай таних байсан гэсэн үр дүнг үзүүлсэн байна. Энэ систем төгс ажиллаад ирэх үед үйлчлүүлэгчид онгоцонд суухдаа огт бичиг баримт, билет зэрэг үзүүлж цаг алдалгүйгээр онгоцонд нэвтрэх болно гэцгэж байсан юм. Үүнээс гадна бас нэг чухал үүрэг энэ системд байсан нь өмнө оруулсан өгөгдлийн сан дээр тулгуурлан 90 сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг мөн таних явдал байв. Системд хүмүүсийн бодит зургийг оруулахаас гадна гэрчүүдийн мэдээлэлээр гаргасан ам зургийг ч оруулж байсан гэжээ. Александр Цветков анх эхлээд томилтоор Красноярск руу нисэхдээ л системийн анхаарлыг татаж хууль хүчнийхний хараанд өртсөн байна. Систем түүнийг 20 жилийн өмнө гарч байсан хэд хэдэн аллагт сэжиглэгдэж байгаа эрэгтэйтэй ижил байна гэж таньсан юм. Ингээд Цветков Сибирийн гол мөрнүүдэд судалж байх хооронд нь цагдаа хууль хүчнийхэн харин түүнийг судалж эхэлсэн байна. Тэд Цветковын зургийг олж аван 20 жилийн өмнө алуурчин харсан гэх гэрчид үзүүлж бас хамт эдгээр хэргийг үлдэж байсан архаг гэмт этгээд Андрей Алешин гэгчид үзүүлж таниулсан байдаг. Гэмт этгээд Андрей гэгч нь угаасаа баригдчихсан, шалгагдж байсан нэгэн бөгөөд өөрөө хэрэгүүдээ хүлээчихсэн. Харин энэ хэрэгүүдийг Саша Чуваш гэх очтой хүнтэй хамт хийж байсан гэж цагдаа нарт мэдүүлээд байсан юм. Андрей Цветковын зургийг шууд таних түүнтэй хамт 2002 оны 100 Москва болон Москвагийн эргэн тойронд хэд хэдэн хүн алсан гэсэн байна. Андрей нь 2002 онд Москвагийн вокзал хавьд тэнүүчилж архиуж явсан гэд тэр үед Саша Чуваштай танилцж хамт жижиг сажиг хулгай дээрэм хийж архи ууцгаадаг байгаад тэр нь хүндрээд шунхаан сэтлэр хэд хэдэн хүнийг алсан гэжээ. Тэд хамт архиуж байсан хүнээ алж гэрээс нь өн хурж болох зүйлсийг нь аваад байшингийн шатаасан бол үүнийхээ дараа тэтгэврийн хөгшнийг бас гэртэн дайрч орон хөнөөгд мөнгийг нь авсан байна. Энэ хүрээд тэдний хамтрал төгсөж тус бүрийн замыг хөөсөн бол 2003 онд Андрей Алешныг баривчилж 4 хүн алсан хэрэгт сэжиглэж байсан ч төд удалгүй суллсан юм. Андрей Алешин ахин хууль хүчнийхний хараанд өртөхгүй байсаар 20 жилийн дараа буюу 2022 оны 11-р сард ахин баривчлагдав.
Түүнийг бас л 2002 онд сэжиглэгдэж байсан 2 хүү амны хэрэгээр нь байцаахад тэр өөрөө хэрэгээ хүлээж Саша Чуваш гэгчтэй хамт үйлдэж байсан гэж мэдүүлжээ. Тэр анх Саша Чуваш гэгчийг тамхи ихээр татдаг, өдөрт л хагас хайрцаг татдаг 2 гар дээрээ шивэстэй нэгэн гэж мэдүүлсэн байна. 2002 оны үед Андрей болон Чуваш нарыг харсан нэгэн гэрч Чуваш нь 180 см орчим өндөртэй, 40-с 45 орчим насны зузаан харааны шил зүүсэн нэгэн гэж тодорхойлсон байдаг. Чуваш гэгчдэр гэрч болон хэрэгтэн Андрей нарын мэдүүлгээр ам зураг гаргаж мэдээллийн санд оруулсан юм. Энэ л ам зургаар хожим хиймэл оюун ухаан Александр Цветковыг алуурчин Чуваш гэж таньсан байлаа. Гэвч хожим тогтоогцноор хиймэл оюун анх Цветков болон Чуваш нарыг 55% магадлалтай ижилхэн байна гэсэн дүгнэлт гаргасан нь ил болсон юм. Хожим нь энэ хиймэл оюун ухааныг хийсэн компани мэрэгчлэн бид хууль хүчнийхэнд ам зураг мэдээллийн санд оруулаад хэрэггүй гэж хэлсэн. Миний мэдхийн ам зургаар хүн амжилттай таньсан нэгч тохиолдол байхгүй. Хиймэл оюун зураг дээр хүн яг мөн эсэх шууд хариулт өгөхгүй, зүгээр тэдэн хувийн төс байна л гэж дүгнэлт хэлнэ. Цаашдаа энэ хүн хэрэгтэн мөн эсгийг цагдаа хууль хүчнийхэн өөрсдөө шалгалтаар тогтоох ёстой гэжээ. Гэрчийн мэдүүлэг дээр Чуваш гэгч хүн Александр Цветковтой олон зүйлээрээ зурж байгаа баримтууд бий. Насны хувьд Чувашийг гэрч 2002 онд 40-с 45 орчим настай байсан гэсэн бол Цветков 2023 онд 49 настай байсан. Харин 2002 онд тэр 30 хүрээгүй залуу байсан. Мөн тэд нурууны өндрийн хувьд ч зурж байсан юм. Бас хэрэгтэн Андрей гэгчийн анх хэлснээс ч зөрсөн нь Чуваш нь зогсоо зайгүй тамхи татдаг, шивэстэй итгэхэд байсан бол Цветков огт тамхи татдаггүй, нэг ширхэгч шивэсгүй хүн байлаа. Анх Цветковыг онгоцон дотор баривчлаад цагдаагийн газар руу авч явахт нь тэр юу болсныг нь асуухад таныг 20 жилийн өмнө үлдэгдсэн хүү амны хэрэгүүдэд сэжиглэж байна гэхэд тэр огтоос айд сандраагүй. Төдөөдөлгүй цагдаагийн газарт очиод андуурл эндүрлэн тогтоогдоод суллагдана гэдэгтээ итгэлтэй байсан гэжээ. Тэр үед Цветков онгоцны тээшинд байсан өөрийн авч явсан үнэтэй судалгааны багаж хэрэгсэл болон судалгааны дээжүүдтэй л санаа зовнож байсан юм. Гэвч цагдаагийн газарт ирээд Цветковыг хинч суллсангүй. Цагдаа нар суллах нь байтугай Андрей Алёшин гэгч Хамсаатан гээд байгаа хүнтэй нь уулзуулахад өнөөх нь Чуваш гэгч хочтой Саша мөн байна гэд Санька энэ чи юу хамтдаа шоронгоор туулах нь байна гэд бараг тэрч авснаар Цветковын удахгүй суллагдана гэсэн бодол нь замхарсан байна. Цветковын хожим хэлснээр Андрейг огт танихгүй, таних нь бити хэл харчиж байгаагүй гэд. Харин тэрэнд худлаа өөрийг нь таних нь ашигтай байсан. Тэр мөрдөн шалгах ажиллагаатай хамтарч ажиллаж ялаа хасуулах төлөвлөгөөтэй байсан байх гэв. 20 жилийн өмнө цагдаа нарын хэргийн газруудаас авсан хурууных Цветковынхтой таараагүйч энэ баримт цагдаа хууль хүчнийхнийг огтхон ч эргэлзүүлээгүй юм. Тэдний хувьд гэмт итгэхэд Андрей Алёшин Цветковтой уулзаад таньсан нь хамгийн чухал нотлохоо болсон байна. Цветковын өмгөөлөгч хууль хүчнийхэнд анх Андрей өөрийн хамсаатнаа дүрсэлсэн нь Цветковтой зурж байна гэдгийг сануулсан ч тэр даруй Андрей мэдгдлээ өөрчилж олон жил өнгөрсөн тул би андуурсан байна. Чуваш шивэсгүй гэж мэдэгдэв. Цветков Андрей гэгчтэй уулзаад нөгөөх нь өөрийг нь жигтэйхэн таньсны дараа сэтгэл санаагаар унаж эрүүл мэндэнд ч дороотсон байна. Мөн түр хоригдож байхад нь хамт хоригдож байсан хүмүүсээс нь дарамт шахалтж ихээр ирж байсан нь үүнд нь нөлөөлсөн байх гэдэг. Баривчлага явагдаад хэд хоногийн дараа насл Цветковын хамтран зүтгэгчид анд нөхрийг нь хилмигдүүлээд байгааг хараад зүгээр суухыг хүссэнгүй. Тэд ээлж ээлжээр цагдаагийн газарт ирж Цветков ийм хэрэг хийгээд явах хүн биш гэж нотолж байснаас гадна 2002 оны 100 буюу Андрей гих гэмт итгэхэд Хамсаатантайгаа бузар хэрэгүүдээ үйлдэж байх үед нь Александр Цветков их сургуульд хээрийн судалгаанд бэлдээд завгүй байсан. Дараа нь хотоос хол хөдөөхээр судалгаанд явж байсныг нь нотолцоож эхэлсэн юм. Тэд зүгээр амаараа нотолсонгүй. Тэр үед хийгдэж байсан судалгааны материалууд, экспедицийн тэмдэглэлүүд, гэрэл зураг, цалингийн баримт гэх мэт Цветков тэр үед Москвад арх хууч хүн алаад явсан биш. 400 км-ийн цаана судалгаанд явж байсныг нь нотлохоор оролдож байв. Цагдаа нар гэмт этгээдүүдийг шунхаан сэтлэр мөнгө эд хөрөнгийг нь авах гээд хохирогчдыг аалсан гэсэн ч тухайн үеийн Цветковын байдалтай зөрчилдөж байсан юм. Тэр тухайн үед цалинтайгаас гадна янз бүрийн судалгааны ажлын тэтгэлэг, шагналаас гадна конференцүүдэд илтгэл тавьсан гэд мөнгөн урамшуул хүртдэг нэгэн байсан гэв. Цагдаа нарт энэ үед Цветковын гимбуруугүй нотлохонууд ар араасаа ирж байсан ч тэд шалгах гэж яарахгүй дээр эрдэм шинжилгээний байгууллагыг хуурамч баримт бичгүүд үйлдэж мөрдөн шалгах ажиллагаанд садаа учруулах гээд байх боломжтой гэж мэдэгдэж байжээ.
Эрдэм шинжилгээний байгууллагын нэгэн ажилтан хэвлэлд хэлэхдээ эдгээр баримтууд хуурамч биш. Ер нь бол бүх бичиг баримтууд, тушаалууд, томилолтын хуудас зэрэг нь 3 жил болоод устгалд орох ёстой. Гэхдээ манай байгууллага өргөн уудам агуулгах архивтай тул 20 жилийн өмнөх зүйлс ч хадгалагдаж байдаг. Яах юм? Устгах гэдэг бас л их ажил шүү дээ. Манад агуулгах сав нь байгаа бол байж л байг гэсэн юм. Цагдаа нар өөрсдөө эрдэмтдийг ярьсан зүйлээ нотлох баримт бичиг байна уу гэчгээд аваад ирэхэд нь гайхаж ийм олон жилийн өмнөх юмаа устгадаггүй юм уу гэж байсан гэжээ. Ийм баримтууд байхад шүүх Александрыг шоронд нэмж хорих шийдвэр гаргасан юм. Үүний дараа бараг Оросын бүх шинжлэх ухааны байгууллагууд хэлмэгцэн гэж үзэж байгаа хамтрагчтай өмөрч тэмцэж эхэлсэн байна. Шинжлэх ухааны ажилтан алба хаагчид байгууллагуудаас гадна жирийн иргэдч энэ асуудлыг хурцаар шүүмжилж гэмгүй хүнийг нэг муу яагаас ч буцахгүй алдах юмгүй гэмт этгээдийн үгээр шоронд хийлээ гэцгээж байв. Гэвч шалгалтын ажил үргэлжлэж байна гэсээр өдөр хоногуд 7 хоногудаар 7 хоногуд саруудаар солигдож Александр Цвитков хоригдсоор байлаа. Энэ хооронд нь Цвитковыг гэрийнхэнтэй нь огт уулзуулахгүй байсан гэв. Цвитков энэ хугацаанд шоронд юм уншихгүй байх л маш хэцүү байсан гэд. Джек Лондон Жюль Верний зохиолуудыг давтан уншсан. Нэг камерт сард 2-3 ном л өгдөг байсан нь миний хувьд 2-3 өдөр л болдог байсан гэж хожим хэлсэн юм. Мөн хоригдох хугацаанд нь бараг 6 сар ямар ч хууль хүчнийхэн түүнтэй ирж уулзаагүй гэжээ. 10 дугаар сар хүртэл хорж байгаад 10 сард шүүх түүнийг саатуулан шалгах хугацааг 12 дугаар сарын 14 хүртэл сунгасан байна. Цвитковт тулгаж байсан зүйл ангиудаар түүнд бүх насаар 20 хэл онох заалттай байсан бол мөрдөн шалгах ажиллагаатай хамтарч ажилласан гэд өнөөх гэмт итгэхэд Андрей Алёшин түүнээс хөнгөн ял авах байв. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу Цвитковыг баривчлаад 10 сарын дараа л бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэр өдөр шүүх Александр Цвитковт авсан таслан сэргийлэх шийдвэрийг өөрчилж суллах шийдвэр гаргасан байна. Энэ үед нь хүний эрхийн зөвлөлч энэ хэрэгт анхаарлаа хандуулад байсан гэжээ. Шүүх түүнийг суллсан ч эхний ээлжинд ажиллаа хийж болохгүй, утас болон интернет хэрэглэж болохгүй, хэргийн холбогдогчтой ч уулзаж болохгүй гэх хязгаарлалтууд тавьж байсан юм. Ингээд 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Александр Цвитковын гин бурууг тогтоосон шийдвэр гаргасан байна. Гэвч үүгээр эрдэмтний гэр бүлийнхэн нүдэн ханаад өнгөрөх бодолгүй байгаа мэдгдсэн бөгөөд тэдний гэр бүлд учруулсан бүх хэлбэрийн хохирлыг нөхөн төлөвлөхөөр нэхэмжлэн хүний бүхэл бүтэн жилийн амьдралыг нь хулгайлж шоронд хорж сэтгэл санааны маш их хохирол учруулсанд нь мэдээж маш их гомдолтой байгаа гэсэн юм. Александр Цвитковын хэрэг ижил төрлийн ийм хэлмэгцэн хүмүүсийн хэрэгтэй харьцуулахад хамаагүй сайнаар төгссөн гэж хэлж болохоор байгаач. Эрдэмтний талд тэр олон жилийн өмнөх ажлын холбогдлолтой гин бурууг нотлох баримтууд нь байгаагүй бол энэ хэрэг хэрхэн шийдэгдэх байсан бэ гэх асуултад нээлттэй хэвээр үлдэж байна. Эдгээр баримтуудаас гадна өмөрч хамгаалах хамт олон найз нөхөд гэр бүл үгүй бол бас яах байсан бол түүний насаараа ажилласан эрдэм шинжилгээний байгууллага бүх бичиг баримтуудаа хадгалаад байдаггүй. Устгаад байдаг байсан бол Цвитков тэртэх 2002 онд ажиллаа хийгээд хотоос хол байсан Москвад үл бүтэх этгээдтэй нийлж арх уугаад хүмүүс алаад яваагүйг нотолж чадах байсан болов уу? Цвитковын хувьд аз дарж гин бурууг нотлох 20 жилийн өмнөх нотлохоонууд олдсон бол хүн бүрт тийм боломж бий юу? Жишээ нь та 20 жилийн өмнөх нэгэн өдөр яг юу хийж явснаа нотолж чадах уу? Энэ түүхэнд хиймэл оюун хүнийг буруу таниад хэлмэгдүүлсэн мэт боловч шийдвэр гаргаж буй мэрэгжлийн хүмүүст мэрэгжлийн ур чадвар дутсан уу? Эсвэл сэтгэл дутсан уу гэмээр зүйлс бас байдаг. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ заавал бичээрэй. Баяртай.